1 2 3 1 2 тор, тоор, тор, тоор. За тийм. За тэгэхээр өнөөдөр Вайкингчуудын шашин болох Norse myth буюу тэдний бурхтын домгийн талаар ярилцъя. Хэрвээ та Marvel кино үздэг бол Thor, Loki, Odin энтрийг мэднэ шүү дээ, тий? Тэгвэл жинхэнэ домог дээрээ юу гардыг нь үзцгээе. Тэгээд нилээ урт болох учраас хэд хэдэн бичлэг болгоод салгаа оруулчихъя. За. Бүх зүйлийн эхлэлд Ин Унга Гап гэдэг асар том хоосон орон зай байсан бөгөөд энэ нь Муспельхаймын хаант улсыг Нифлхаймын мөсөн манангаас тусгаарладаг байв. Нифлхаймын мөсөн манан Гин Унга Гапын орон зайг гисээр тэлсээр маш том мөсөн ханнуудыг үүсгэв. Муспельхайм дахь температур нэмэгдэж, галын хаант улсаас ялгарч буй дулаан нь аврах том мөсөн чулуунуудыг хайлуулж эхлэхэд тэндээс Юмир гарч ирэв. Тэр бол мөсөн дотор унтаж байсан эртний бурхан юм. Юмир унтсаар байсан ч Муспельхаймын халуунд асар том Юмирийг бүрхсэн мөснүүд нь хайлж, хөлөрч, анхны амьд биетүүд түүний хөлснөөс мэнтэлсэн. Мөс хайлснаар зөвхөн Юмир гарч ирсэнгүй. Мөн Авдумла хэмээх том үхэр гарч ирсэн ба түүний хөхнөөс нь 4 гол урсаж Юмирийг тижээдэг байв. Харин үхэр өөрөө давстай мөс толооч хооллдог байв. Удалгүй бурхтын үг дээдс болох бүрий гарч ирсэн бөгөөд авраг бүсгүйтэй нийлэн боорыг төрүүлсэн бөгөөд Бестла хэмээх авраг бүсгүйн хамт Овдин, Вили, Венарыг ертөнцид мэдлүүлв. Один болон түүний ах нар Гин Унга Гапын хоосон хөндөө сэтгэл дундуур амьдарч байв. Тэнгэрч, газарч, далайч бий болоогүй байлаа. Тэд ямар нэгэн зүйл хийх ёстой гэж шийдсэн бөгөөд Овдин, Вили, Венар авраг Юмир руу дайрч алсан байна. Юмирийн асгарсан цуснаас нь далай үүссэн. Юмирийн мах бат бөх газар болж том ясн овоорч хэлхээ уулсыг үүсгэв. Юмирийн мах нь жижиг шимэгч авгалдаатай байсан бөгөөд тэдгээр нь газар доор амьдрах одоонууд болон Африлхаймд амьдардаг язгууртан эльфүүдийг үүсгэв. Мидгардад болсон гутамшигт явдлын дараа бурхад энэ хаант улсыг хөнгүү хоосон хэвээр үлдээж болохгүй гэж бодсон бөгөөд далайн эрэг дээр 2 гуалын модыг хараад эндээс хүн төрлөختнийг бий болгоно гэж шийдсэн байна. Ас гэх хэрэгтэй, Эмпла гэх эмхтэй хосыг бүтээв. Одоо бараг л манай Адам Ева хоёр л гэсэн үг. Харин Өвдийн тэдэнд оюун ухаан өгсөн бөгөөд тэд нүд чих амаас хэлсэн. Тиймээс ирчүү сонсож харж ярьж чаддаг байв. Бүх хүн төрлөختөн энэхүү анхны хосын үр удам бөгөөд бурхад анхны хосуудад амьдралыг бэлгэлсэн. Эцэст нь ах トゥ бурхад тухлаж амрах газар болох Асгардын хаант улсыг байгуулсан. Энэ хаант улс бусдаас тусгаарлагдсан бөгөөд зөвхөн Bifrost гүүрээр дамжин л очих боломжтой. Энэхүү дэлхийд даяар бурхтын хаанчлал эхэлсэн байна. Бүхний эцэг гэдгээр алдартай бөгөөд Асгардын хаан чирээнд цов. Өвдөн мэрэгүү ухаантай суут байсан ч бүх зүйлийг мэддэггүй гэдгээ өөрөө ч мэдэж байв. Тиймээс тэр бүхнийг мэдхээр мэрэгүү ухааны эрэл хайгуул хийж эхлэв. Хатарчны дүр тувирч бурхтын дайсан аврагуудын нутаг болох Йотунхайм руу тэнүүчилж эхлэв. Харин энд Мимир амьдарч байсан бөгөөд Мимир нь Одины авгах нилээд эртний бурхан юм. Мимир тэнд мэдлэгийн худгийн дэргэд байдаг. Харин Играсил гэх ертөнцийн мод худгийн усаар тижээгддэг байв. Мимир худгийн усыг уух тусам түүний ертөнцийн талаарх мэдлэг улам бүр өргөцсөөр байв. Овдийн түн дээр ирээд авга ахаасаа худгийн уснаас жаахан уухыг хүсв. Мимир, би бол чиний дүү, бурхтын хаан. Тэ би жинхэнэ мэрэгүү ухаанд хүрч чадахгүй бол яаж хаан цол хүртэх билээ гэхэд нь Мимир. Бурхтын хаан байлаа гэж чи энэ худгийн уснаас уух хэрэггүй. Харин худгийн усыг уух бүхэнд их өндөр төлбөртэй гэсэн байна. Өвдийн надад хэлээч хэрэг хүнтэй гэж. Ямар ч хүнтэй байсан би төлөхөд бэлэн байна гэжээ. Харин Мимир түүнд энэ бол чиний нүд гэв. Нүдээ сугалж худаг руу шидвэл түүнээс ууж болно гэлээ. Өвдөн Мимирийг шооч хошигнох дуртай нэгэн биш гэдгийг мэдэж байсан тул агуу Өвдийн эргэлцсэнгүй шууд нүдээ сугалж аваад шидсэн байна. Түүний өвдөлтийн хашгираа маш хүчтэй байсан тул орсон даяар цуурайтаж байв. Өвдийн сугалсан нүдээ худгийн усан дотор хийж түүний өргөл барьцсан Мимирийг баярлуулсан тул түүнд худгийн усыг бүгдийг нь уухыг зөвшөөрч Өвдийн мэдлэгээр дүүрэн боллоо. Үүний дараа түүний өрөөснүүд байсан ухархаан сорвжиж идэгэрсэн ч тэр нь хаяа гэрэлтэж гэрэл цацардаг болсон бөгөөд Өвдинийг нэг нүдэт эсвэл галан нүдэт гэж нэрлэдэг болов. Энэ явдлаас хойш Өвдийн ертөнцийг илүү тод хардаг болсон бөгөөд одоо ганц нүдээрээ хоёр нүднээс хамаагүй илүү дээр харагдаж байна гэжээ. Сиф
Хүчрхэг Тор аянгын бурхны эхнэр. Сиф нь үзэсгэлэн төгөлдөр маш урт алтан үстэй байсан бөгөөд түүний бүх шинж чанаруудаас үсэнд нь аянгын бурхан Тор хамгийн ихээр татагддаг байв. Гэтэл нэгэн өглөө Тор сэрээ тартал түүний хажууд халдсан эмэгтэй хэвтэж байсанд "Шулам, чи хэн бэ? Миний хайртай Сифийг яасан бэ?" гэж хэлээд удалгүй өөрийн эхнэр Сиф мөн болохыг нь таниад Асгардын хаан тус даяар нэг Локи гэж хашгирав. Локи бол God of Mischief буюу одоо орчуулбал зайлмих хуурам эхлэлтийн бурхан гэж орчуулагддаг. Шөнийн цагаар Локи унтаж байхад нь Сифийн үсийг нь хуссан байж аянгын бурхан Тор Локиг чирсээр өрөөндөө авчирсан бөгөөд өсгөө болсон Сиф маш ихээр уйлж байв. "Тор, чи юу хийснээ хараач. Чи яаж миний эхнэрийн үсийг тайрч зүрхэлсэн юм бэ? Одоо яах вэ? Би халзан авгаатайгаа хамт паратих ёстой юу?" гэхэд Локи "Ер нь түүнд малгай зохих болов уу? Өмсөх талаар бодож байсан уу?" гэхэд Тор Локиг заамдаж өргөөд "Хэрвээ чи миний Сифийг буцаад сүр жавхлантай болох арга хурдан олохгүй бол би чиний бүх ясыг хуглах болно гэв. Үүний дараа Локи нөхцөл байдлыг шийдэх арга замыг бодож эхлэв. Тэгээд тэр Дварф буюу одой нутаг болох Свартлфхайм руу явв. Чадварлаг одойнууд юу ч хийж чадна гэдгийг тэр мэдэж байсан ч эхлээд тэдний итгэлийг олж өөртөө итгүүлэх хэрэгтэй болсон. Тэгээд Ивалдигийн хөвгүүд бол хамгийн чадварлаг уран дархан ах дүүсийг хайж олоод "Та нар сүүлийн үеийн мэдээ сонсоогүй юм уу? Бурхад хэн шилдэг дархан бэ гэдгийг тогтоох туршилт явуулна. Ах дүү Брок болон Эйтрийн нарын яриагаар та нарт өчүүхэнч боломж байхгүй гэж хэлж байна лээ" гэхэд Ивалдигийн хөвгүүд "Энэ бол тэнэглэл. Тэд цоорхоо болох гартангууд бидний эсрэг өчүүхэнч боломж гарахгүй." Жилхтэн Локи маш сайн байна гэж хэлээд "Гэхдээ нэг л нөхцөл бий. Бурхадад 3 бэлэг өгөх ёстой. Нэг нь ургалт нь хизээч зогсдоггүй урт алтан ус байх ёстой" гэж хэлээд явв. Үүний дараа Локи ах дүү Брок Эйтрийн нарыг гэрхаар очив. Ивалдигийн хөвгүүд Бурхадын зарласан уралдаанд оролцож хэн шилдэг дархан болохыг тодорхойлох болно. Тэгээд тэд "Та нарыг болох амьтад өөр юу ч биш. Та нарт ямар ч боломж байхгүй" гэж хэлж байна лээ гэв. Болох амьтад гэдэг үг нь байнгын сонсдог хэлдэг энгийн үг учраас тэд огт тоосонгүй. Гэтэ бид өрсөлдөхгүй. Биднийг тэднээс хамаагүй дээр гэдгийг бүгд аль хэдийн мэдэж байгаа тул бидэнд хожих зүйл үгүй гэж хэлэхэд нь "Та нарыг домог тах トゥ нараас илүү биш гэдэгт мөрийцэж байна. Би энэ бооцсон дээр өөрийнхөө толгойг тавьж байна. Бурхадын хувьд толгойгоо өгнө гэдэг бол маш том бооцоо" гэж Локи хэлв. Харин тэд бооцоог нь хүлээн зөвшөөрч Локи чичирсэн ч ухарсангүй. Бооцоог нь хүлээн ав. Тэр бас Брок Эйтри хоёрыг Ивалдигийн хөвгүүдээс илүү гэдгийг мэдэж байсан ч хин хинтэн ч юу ч хэлсэнгүй. Харин одоо Локи хутгаж хайсан олон асуудал байдлаасаа салахын тулд бүх залмихыг ашиглах хэрэгтэй болов. Локи Сифийн үсийг нь буцаан олж өгөх асуудлаас болж эдгээр одоочууд хэн илүү ур чадвартай дархан болох хуралдаан болсон юм. Үүнд Асгардын бурхан Өвдин, Тор, Фрейнар шүүгчээр оролцсон. Локи Брок Эйтри хоёртой мөрий тавьсан ба хэрвээ тэд бусдаас илүү бүтээл хийж чадвал Локигийн толгой тэднийх болно. Брок Эйтри хоёрч ажилдаа орж Бурхадад барих бэлгүүдээ хийж эхлэв. Эхэндээ Локи бүх зүйл өөрийн төлөвлөгөөний дагуу явагдаж байна гэж бодсон ч тэр хоёрын хийж буй чадвар, ур, арга барил нь гайхамшигтай сайн болохыг анзаарав. Тэдний эхний бэлэг нь хүчрэхэг алах байв. Маш сайн чанартай. Хийхийн тулд тэдний зүх яг тохирсон температуртай байх ёстой байв. Хит халуунч биш, хит сулч биш. Брок үлээдэг хүрдийн агаарыг яг таг хэмнэлтэйгээр удирдах байв. Локи үүнийг хараад яаралтай хөндлөнгөөс оролцох хэрэгтэйг ухаарч өөрийгөө том хэмжээтэй шумуул болгон хувиргаж Брокийн гарыг хүчтэй хатгаж орхив. Одоо Брокийн гар маш ихээр өвдөж байсан ч тэр хичээж ажилласаар байлаа. Гэвч Локи улам хүчтэйгээр дайрч хүзүүнд нь хатгав. Брокч бууч өглгүй твцсээр байсанд ахин дайрахтаа түүний нүд рүү дайрахаар шийджээ. Брок нүдэн ансан байсан учраас зохийг нь хатгаж тэсгээ аргагүй өвдөлтөндөө үрдийг үлээж чадхаа болон зогссон. Ингэснээр галын хэмнэл нь өөрчлөгдөж алхны иш нь хугарав. Локи үүнийг хараад зорилгоо биелүүллээ гэж үзээд яваад өгсөн байна. Удалгүй өрсөлдөөн дуусаж Ивалдигийн хөвгүүд Бурхадад бэлгүүдээ өргөн барив. Эхний бэлэг нь Торын эхнэр Сифэд алтан үсийг нь бэлгэлв. Үс нь нарны туяа мэт гэлзэж хуучин гоо үзэсгэлэнг нь эргээ ирсэнд Локи баг зэрэг тайвширв. Хоёр дахь нь Өвдийн бурханд ямар ч зүйлийг нэвт сүлбэж чадах хүчрэхэг сайн жад хийж өгөв. Гуравт нь Фрей бурханд маш том зав бэлгэлсэн бөгөөд энэ завыг олон нугалж жижигсгэж болдог тул халаасанд ч багтаж болдог байв. Үүний дараа Брок болон Эйтригийн ээлж ирж Эйтрийг нүдэн хавгнаж хавтсан байдалтай бэлгээ өгөв. Өвдөнд
Рапнер нэртэй алтан бугуйч өгөв. Энэ бугуйчнаас 8 хоног тутам шинэ бугуйчнууд бороонд туслан мэт урган гарч ирдэг. Эдгээр нь нэр төр, эд баялагын бэлэг тэмдэг байлаа. Дараагийнх нь Фрейд алтан үстэй авраг гахаа бэлэглэв. Энэ гахааг унаж болдог бөгөөд нисдэг, ядардаггүй. Харанхуйд гэгээ цацруулдаг байлаа. Эцэст нь Торт алхахыг нь хүлээлгэн өгөв. Энэ бол үнэхээр гайхамшигтай алхах байна. Гэхдээ түүний иш нь хитрхи богино байна хэмээн шүүгчдийн нэгэн дугарлаа. Гэвч дархан тайвнаар хэлв. Таны сэтгэл дундуур байгааг ойлгож байна. Гэхдээ энэ алхахыг үзмжээр нь бус хүч чадлаар нь дүгнэ. Үүнийг Мьёлнир гэдэг. Энэ алх эвдэршгүй. Хүч нь үгээр илэрхийлэхийн аргагүй. Хаягдвал хизээч байнга эзэндээ буцаж ирдэг гэв. Тэр агшд Асгардын бурхад Мьёлнирийг харан алмаарав. Ийм агуу бүтээл байхад ямар ч авраг бийт миний эсрэг зогсохгүй хэмээн Тор бахархалтайгаар өнгөрч байв. Өвдийн Тор Фрей гуруулаа санал нэгдэн эдгээр бэлгүүдээс хамгийн шилдэг нь энэ алх хэмээн шийдвэрлэв. Харин одоо Локигийн бүх залмих нуран унж одоо мөрөө тавьсан ёсоор толгоогоо өгөх ёстой болов. Одоо би чиний толгойг аавна хэмээн Брок нээж байтал Локи сүүлчийн залмихээ гаргав. Та миний толгойг авч болно. Гэхдээ хүзүүнд минь ганц шарах зураас үлдээхгүйгээр авч болно. Бидний тохиролцоо зөвхөн толгойг авах байсан шүү дээ гэв. Харин Брок чи юм уу залтай навш. Хүзүүнд чинь хүрэхгүйгээр яаж толгойг ч авах юм бэ хэмээн уурлав. Энэ агшинд өвдийн ярианд нь оролцсон. Хэрвээ хүмүүсийн ярьж буй хэлж буй үгийг сайн сонсдог байсан бол Локи шиг залт этгээдтэй хизээч тохиролцоо хийхгүй байх байсан даа гэж хэлв. Ийхүү Локиг шийтгэж Брок түүний уруулыг нь ойж Локи удаан хугацааны турш хэнийг ч хуурах боломжгүй болов. Хамгийн гол нь Локи толгоогоо авч үлдсэн байна. Асгардын бурхад үнэхээр гайхамшигтай бэлгүүттэй болж Асгардын хаан тус олон дайсантай ч гэсэн Мьёлнирийг атгсан хүчрэг Торын сүрд тэд бүгд имээдэг болов.